За өнөөдрийн хөрөг нэвтрүүлэгт маань Монгол Улсын ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар, Лувсан Шарвын Зээ, Монгол Улсын гавьяач жүжигчин Халиун Сүрэнгийн охин Алма буюу Ами оролцож байна. За би бол урлагийн гэр бүлд төрж өссөн. Тэгээд ерөнхийдөө багасаа ихсүүлэл миний амьдрал бол ээжигээ ажилтан дагаж явдаг. Ээж Дүүрийн театрт төгөлдөр орж ир ажилладаг гэсэн. Тэгээд ажилтан дагаж очивол тэр Дүүрийн театрын дээр доор ерөөсө тэнд миний бага насны амьдрал өнгөрсөн. Тэр сайхан өстой жинхэнэ нэг гоё урлагийн алтан үеийнхэнтэй хамттай нэг агаараар амьсгалж тэр гоё дуулах, бүжиглэх, хуурдах тэр бүгдийг бол багасаа ингэж харж ухаах цагаас эхлүүлээд харж өссөн. Тэгээд яг ээжигээ ажилдаа дагаад ингээд яг явж хахад ингээд ээжнийх гоё палаж өмссөн. Амар үзэгсэлэнтэй. Тэрнийх гоё цагаан төгөлд ийм роялны ард суугаад ингээд ажиллаа хийж байгаа. Тоглоод. Тэгээд тэрийг хараад би бүр ямар гоё юм бэ? Би яг ийм хүн болох юмсан гэдэг айгүйх боддог байсан. Сонгодог урлагийн хүн гингүүт ингээл нэг юм тэгээ даруухан нэг гоё гээ сууж идэг хүн гэж боддог штэ тэ ерөөхдөө нэг урсгал ус мэт гэдэг шиг тийм бол биш шал өөр характертай нэлээд сахилгагүй нэлээд сониуч тэгээд нэлээд бас одоо хошин шогийн өдөм мэдрэмж өндөртэй гэж өөрийгөө боддتي ер нь бол инех ханах тийм юунд айгу дуртай. Хөгжимчүүний амьдрал гэдэг бол нэг бага нас гэж байхгүй те. Байнгын угаасаа давталт, бэлтгэл, сургалтын үндсэн дээр айгүйх тийм тууштай төвчээрийн үндсэн дээр энэ хөгжмийг эзэмшдэг, сурдаг. Тэгээ тийм учраас байнгын тийм давтлах сургалт хийж иж тэр сургалт байдаг те. Тийм учраас зэрэг ээж болохоор ингээл гадаа тогломоор байдаг, хүүхдүүд гадаа тоглоод идэг. Тэгээ заавал чи төгөлд рүүгээ давтж иж гар гэл. Яг өөр нийтдээ багшлаад 18 жил болцсон байсан. Тэгээ 18 жилийнхаа туршлагын үндсэн дээр Амис Piano School байгуулсан. Тэгэхээр одоо 23 жил багшилсан байна. Хараа тоглохдоо одоо шууд хийж байгаа. Ингэж тоглохгүй шүү заяа. Дандаа ингэж. За манай сургалтын онцлог гэх юм бол нэгдүгээрт одоо маш туршлагатай сайн мэрэгжлийн багш нартай. За тэгээд ганцаарчсан хичээл. За тэгээд хамгийн наадзах нь л одоо төгөлдөр уур сонголтоос ихсүүлэл те. Одоо дандаа ингээд сонирхон суралцж байгаа хүүхдүүд зориулж байгаа шүү дээ манай сургалт чинь. Тэгэнгүүт төгөлдөр уурнасаа ихсүүлээд одоо яг ийм грант те. Ягаад гэвэл нөгөө олон улсын жишрэгт одоо бид нар нөгөө тэмцээн уралдаанд хүүхдүүдэд авч явхад дандаа юм грант хөгжмөний одоо шалгуур гэж байдаг байхгүй. Тэгэхээр яг тэр шалгуурт тэнцсэн одоо тийм хөгжмийг сургалтын дээрээ байлгах. Ингээл хөгжмөөсөө ихсүүлэл бүх юм анхаарч эхэлж байгаа. За ерөөсөө төгөлдөр уур сурна хөгжмийн боловсрал эзэмшнэ гэдэг бол бүр тэр хүнийг ингээд бие хүнийг бүр төлөвшүүлэх ингээд ажиллагаа явагдчихдаг. Энэ зүгээр л нэг гоё дараа сурчдаг тийм тэр нь бол өнгөцгөн асуудал байгаа байхгүй. Цаана тэр хүний нөгөө хувь хүний төлөвшөл одоо төлөвшөлт бол асар их үнэт зүйл болдог. За хамгийн түрүүнд бол одоо тархины ажиллагаа. Тэгээ одоо тэр олон даралтуудыг тоглох, тэр олон нотуудын учрыг олж тоглоно гэдэг бол тархи өөрөө нэг зохион байгуулалтанд орж идэг. Тэгэхээр тархи бүр маш сайн ажиллана. Дээрээс нь анхаарал маш сайн төвлөрч сурна. За тэгээд мэдээж нөгөө төвчээр хөдөлмөр маш их төвчээртэй байж энэ хөгжмийг сурна. За тэгээд ер нь бол хүүхэд ингээд хоёрын зохион байгуулалт айгуу сайтай болдог.
одоо төгөлдөр уурс сурсан хүүхэд сураагүй хүүхэд хоёр бол айгүй ондоо ялгаатай байдаг. Тэгээд маш хариуцлагатай болдог. Анхны уран бүтээлээр Римский-Корсаковын Flight of the Bumblebee. За тэгээд тэр бүтээлээ гаргасны дараа өвөө маань за чи бол одоо сонгодог бол тий угаасаа ингээл хэдэн зуун жилээр тоглогдсон тий угаасаа л цаашдаа тоглогдсоор л байх болно. Чи бол угаасаа ингээд сонгодгоо ингээд тоглолчихно угаасаа. Тэгээ өөрөө сонгодгийн юм чинь Монгол бүтээлүүдээрээ уран бүтээл хий. Ялангуяа одоо энэ мартагдж байгаа тий одоо өчнөө гоё зохиолч нарын маш сайхан Монгол одоо бүтээлүүд байна. Тэрийг одоо чи яг дараагийн залуустай одоо ингэж хүргэж тэ таниулж авах юм бол энэ бол маш том буянтай ажил болно. Бас Монгол хөгжимч нь одоо дэлхийд одоо юу ялгарах тэ чиний одоо онцлог болно гэд өвөө хэлж исэн. Яг тань руу нууж явна бол бүр ингээл орж ирдэг шүү дээ. Хамаг биений шар ус мөс босоод л тэгэл үнийг бас эвгүй болгодог шүү дээ. Маш энгийн мөртлөө маш гоё тийм гүн утга агуулгатай тий. Тэгээд айгүй дуртай киноос тэр яг тэр гоё сценүүд дэр тэр аян айгүй гоё орж ирдэг. Тэр айгүй нөлөөлж байгаа шүү дээ тэр ч тий. Тэгээд өөрөө нөгөө хөгжмийн хүн учраас нөгөө хөгжмөд нь айгүй дуртай. Тэгээд за ер нь өөрийнхөө яг дуртай дурлсан хөгжмөө яг гоё өөрийн болгоод эргээд хүмүүст одоо хүрэх чи өөрөө яг тэр чинь нөө сэтгэл рүүгээ авцсан биш зүрх рүүгээ тэр аяа те бүр ингээд өөрөө ойлгоод ингээд бүр авцсан. Тийм авцсан юм а хүмүүст хүрэхээр илүү гоё хүмүүст ер нь хүрдэм болов уу гэж бодсон. Заавал хөгжимчин хүн болох албагүй те урлагийн хүн болох албагүй. Ерөөсөө л ямар ч мэрэгчлээ хүн болох бай. Төгөлдөр уур хөгжмийг заавал суралцаарай л гэж би бол уриалмаар байна. Яг л энэ бол түрүү хэлсэн шүү дээ. Ерөөсөө л бүр хувь хүний бүр төлөвшил, хөгжил тэр чигээрээ энэ хөгжимд явж идэх хөгжмийн боловсрал.